Сайн байцгаана уу? Залбаас дараас тавтай морил. За өнөөдөр хамчлаар та бүхэндээ шинэхэн чаленжтэй ирсэн. За тэгээд энэ чаленж маань ялангуяа санхүүгийн талбар дээр өөртөө зорилго тавьсан. Аль эсвэл санхүүгийн тал дээр ерөөдөө нэг зорилго тавиад эхлэе даа гэд хараахан эхэлж чадаагүйсэн хүмүүст бол зориулагдсан. За тэгээд энэ чаленжийг бол би өөрөө 9-12 сар хүртэл хийгээд энэ оноо бас яг санхүүгийн талбар дээр илүү сайжруулж дуусгая гэсэн зорилго тавиад энэ зорилтыг бол шийдсэн. За тэгээд энэ зорилтыг хийнгээ та бүхэндээ бас яг ямархуу байдлаар яаж хийх юм бэ гэдгээ бас танилцуулаад хэрвээ та бас сонирхож байгаа юм бол энэ чаленжийг надтай цуг хийгээд тэгээд энэ оноо бас цуг чин сорилттойгоороос дуусгая. За миний хувьд болохоор яг энэ чаленжийг гадаадын YouTube-руудаас хийдэд харж сонсож үзчихсэн. Тэгээд за би нэг энэ чаленжээс оролдоод үзэх сонирхолтой байна гэж бодож исэн ч гэсэн яг ингээд үзэг цаас бариад яг энэ чаленжийн дагуу сар 2 сар ч юм уу тэ ингэж явж үзээгүй. За тэгээд энэ удаад бол бүр яг эхнээс нь ном журмаар нь бүгдээр ингээд эхлүүлээд тэгээд энэ чаленжийнхаа дагуу бүх явцаа бас эргэж хараад сайжруулад явъя гэж бодож байгаа. За тэгээд хэдүүлээ олон юм ярилцгүй ерөөдөө шууд чаленжийнхаа мэдээлэл рүү орцгоё. За тэгэхээр энэ маань ямар чаленж юм бэ гэхлээр нэр нь болохоор No Buy Challenge гэсэн нэртэй. За тэгээд та бас нэрнээс нь харж байгаа бах. No Buy гэхээр ерөөсөө юм авахгүй гэсэн одоо чаленж гэсэн үг. Ерөөдөө үндсэн санаа нь болохоор амьдрахад хэрэгтэй тэрл зүйлстэй мөнгө зарцуулахаас бусдаар л ерөөсөө ширхэг зоос зарцуулахгүй гэсэн үг. За тэгээд No Buy гэдэг тэгэнгүүттэй за шууд ингээл өнөөдрөөс ихсүүлээд юунд ч ингээд зарцуулахгүй байна гэхэр нэлээд хэцүү бас чаленж юм шүү гэж бас зарим хүмүүс санагдчих магадгүй. Хэрвээ өөрт чинь бас хэтэрхий одоо хэцүү санагдах юм бол арай хөнгөн нь одоо low buy challenge гэдэг байдаг. За low buy challenge маань ямар ялгаатай вэ гэхлээр яг л ялгаагүй өөрийгөө сорина. Гэхдээ шууд ингээд бүх одоо талбар дээр мөнгө үрхээ болохоосоо илүү сар болгон хувьцаанд маш их зардал гаргадаг байх юм бол за би сарда хамгийн дээдл нь гэхэд л одоо нэг л цамц эсвэл нэг л хувцас аавна гэд одоо өөрийнхөө тэр зарцуулалтыг багасгаад өөртөө лимит тавина гэсэн. Аль эсвэл магадгүй та өдөр болгон маш завгүй байдаг учраас гадуур хооллолтой хүн байх юм бол за би 7 хоногт нэг л удаа гадуур хоолно. Аль эсвэл би сартаа яг гадуур хоолтонд бол $100 л одоо зарцуулна гэд ингээд өөртөө лимит тогтоочихно гэсэн. За иймэрхүү байдлаар энэ чаленжийг хийж болно. За тэгэхээр өөрийгөө хэр сормоор байна. Тэгээ бас одоо ингээд эхнээсээ чанга явах аль эсвэл би нэг сар лоба чаленжийг хийж эхлүүлж агаад тэгээ багаар тэрийг хөндрүүлээд тэгээ магадгүй та 12 сарыг бол ерөөсөө no buy challenge бас болгож болно. За одоо хэдүүлээ яг ямархуу чаленж гэдэг мэдээд авсан юм чинь энэ чаленжийг ном журмаар нь зөв одоо өөрийгөө маш сайн сорж одоо хийхийн тулд яг ямархуу зөвлөгөөнүүдийг болон шатуудыг давбал зүйтэй вэ гэдгийг ярилцъя. За нийт 8 үе шат буюу зөвлөгөөнүүд байгаа. За тэгээд хамгийн эхнийх нь болохоор why гэж байгаа. Яг яагаад энэ чаленжийг анханасаа хийхээр шийдсэн бэ гэдэг чинь маш тодорхой байх шаардлагатай. За тэгээд мэдээж энэ чинь чаленж гэсэн нэртэй өөрийгөө сорж байгаа зүйл учраас амаргүй. Яг бид нарт бол ялангуяа хамгийн анхны удаа хийж байгаа хүмүүс бол бүр илүү хэцүү байна. Тэгэхээр ийм хэцүү юм эхлүүлж байгаа тохиолдолд бид яг яагаад энийг эхлүүлж байгаа вэ гэсэн маш тодорхой зорилготой байх шаардлагатай. За тэгээд чаленжийн явцад маань нэлээд хэцүү болоо те яг ингээд одоо юм авчмаар ч гэдэм үү ийм санагдах үед те за би яг энэ чаленжийг эхлүүлсэн байгаа. Энэ чаленжийг эхлүүлсэн шалтгаан нь бол ийм те тэр эхлүүлсэн шалтгаан маань одоо бид тэдний тухайн моментод бодож байгаа үнэхээр амар байгаа тэр хүслийг дарахууц тийм том одоо шалтгаан байх шаардлагатай. За ингэснээрээ бол энэ чаленжийг бүрэн бүтэн яг ингэж дуусгахад бол бидэд илүү их төлхөц болж өгнө. За тэгээд яг яагаад гэсэн шалтгааны хувьд бол магадгүй та үр зээлэнд орсон үр зээлнээс салмаар байгаа хүмүүс байж болно. Аль эсвэл мөрөөдлийн хуримч гэдэм эсвэл аялал зугаалга юу гэдэг нь тэрэндээ зориулаад бас одоо ийм зорилго тавьсан. Тэгээд тэр зорилгодоо хүрэхэд чинь бол энэ чаленж магадгүй ихний байдлаар туслах боломжтой байж болно. Аль эсвэл зүгээр л те ер нь сүүлийн хэдэн сарын хугацаанд би одоо ингээ мөнгөө хитрхи ингэж олон юмд зарцуулаад байна да гэсэн одоо юм бодолтой те тэрийг нэг сайжруулъя да гэд бодсон ч гэсэн амьдралын эрх нь нэлээд завгүй болоод яг тэр тал дээр ямар нэгэн үйлдэл аваагүй байх юм бол яг энэ чаленжийг эхлүүлснээрээ бас таны амьдралд ийм эерэг нөлөөллүүд бас гарах боломжтой. Тэгэхээр ямар ч шалтгаан байсан гэсэн яг таны өөрт чинь тохирсон ийм personal буюу одоо хувийн одоо ийм шалтгаан байх хэрэгтэй. За тэгээд энэ яг яагаад гэсэн тэр шалтгаанаа бол тодорхой маш том тэг ерөнхийдөө байж болохгүй. Гол нь яг өөрийн чинь энэ чаленжийн явцад зоригжуулаад мотивацжуулаад ингэж явж явах сайн why байх хэрэгтэй шүү. За хоёрт нь болохоор
өөрсдийнхөө дүрмийг зохиох хэрэгтэй. За чаленжийн явцад яг ямар хөө дүрм журмыг дагах ёстой юм бэ те? Та бүхэн бол яг өөрсдөө маш сайн мэдж байгаа хүмүүс мөнгө санхүүтэй холбоотой зүйлс болоод ирэнгүүттэй би яг ямар хөө зан аваар гаргадаг вэ гэдэг маш сайн мэдж байгаа. Тэрнийхээ дагуу яг өөртөө тохирсон дүрм журмыг бүгдээрээ бичиж тавиад тэрийг чаленжийнхаа явцад дагаа явчихна. Дүрмээ зохиох хүнд хэцүү байлгах хэрэгтэй. Мэдээж эн чинь өөртөө сорж үзэж байгаа зүйл юм чинь хүнд байх хэрэгтэй. Гэхдээ хитрхи хүнд байлгаатай бодит бус одоо тиймэрхүү дүрмийг бол тавиад хэрэггүй. Тэгэхээр энэ маань нэг чаленжинг, хоёрт одоо реалистик байх шаардлагатай гэсэн. Дараагийн нэг бодож үзэх зүйл нь болохоор яг хизээнээс хизээ хүртэл энэ чаленжийг хиймээр байгаа юм те. Ихэнх хүмүүс бол одоо 1 сар, 1 жил ч юм уу те иймэрхүү байдлаар бол хийдэг. За миний хувьд болохоор 9 сарын 1-ээс 12 сарын 25 хүртэл бол энэ чаленжийг хий гэж одоо бодож байгаа. Гэхдээ яг нөгөө сараар нь те ямар хөө явцтай явж байна. За дараагийн сар хийх үгүй юу гэдгээ одоо ингээ шийдээд явна гэсэн. Тэгээ та бас өөрийнхөө явцыг сар болгоноор нь рангуулаад танилцуулаад явна. За тэгээ зөнөөс хизээ хүртэл яг энэ чаленжийг хийхээ ботцсон бол яг энэ явцад чинь те яг ямар нэгэн чухал том арга хэмжээ эсвэл ийм аяр наадам тиймэрхүү юмнууд болох уугүй юу гэдгээ бас бодоод үзээрэй. За тэгээд энэ дээр жишээ олгоод өөрийнхөө дүрмийг танилцуулъя. За эхнийх дээр нь болохоор 9 сарын 1-ээс 12 сарын 25-ны хооронд гэдэг ингээ дээр нь бичсэн. Тэгээд доор нь болохоор хоёр хэсгээс бүрж байгаа. Нэг нь болохоор no buy буюу ерөөсөө авч болохгүй зүйлс гэсэн лист. Тэгээд хоёр дахь нь болохоор яг авч болох зүйлс гэдэг одоо ийм хоёр хуваагаад тавьчихж байгаа. За тэгээд та бас өөр санаа оноо гарч ирэх юм бол өөрийнхөө дүрмийг яаж одоо хийж болно. За тэгээд эхнийх дээр no buy дээр нь болохоор юу оруулж байгаа вэ гэхээр одоо гутал хувцас аксессуар цүнх ч гэдэг юм те тэр бүх зүйлсийг бол ерөөсөө авахгүй. Дээрээс нь арчилгааны бүтээгдэхүүн болон нүрний будаг гих мэдчлэн зүйлсийг бол ерөөсөө авахгүй гэж бол оруулсан. За тэгээд энэ дээр нэмээд бас чаленжаа илүү хэцүү болгоод snack, dessert гих мэдчлэн зүйлсийг бол ерөөсөө энэ чаленжийн явцад бол авахгүй гэж оруулсан. За тэгээд энэ маань ер нь бол миний чаленжийг илүү жоохон хэцүү болгож байгаа зүйл. За хоёр дахь хэсэг нь болохоор exceptions буюу одоо зарцуулж болох одоо зүйлсийг бол энэ чинь оруулж өгсөн. За exception дээр болохоор хамгийн эхлээд кофег оруулсан. За тэгээд өмнөх бичлэгэн дээр та ядаас харж ирсэн бол кофен дээр бас би бас нэлээд их зардал гаргаж байгаа сүүлийн үед. Кофений хувьд бол өөрөө би ерөөсө ганцаараа очиж кофе бол ингэж авч уухгүй. Зайлшгүй нөхцөл байдалтай одоо ажлынхантайгаа гарч кофе уух ч гэдэг юм. Эсвэл шинэ хүмүүстэй танилцах, networking хийх гэх мэтчлэн зүйлсэд орж болно. Бусдаар бол зүгээр ямар ч зорилгогүй очиод өөртөө кофе бол ерөөсөө авахгүй гэж бол оруулсан. За хоёрт нь болохоор replacements буюу одоо миний өдөр тутамдаа ашигладаг маш чухал зүйл маань дуусах, алга болох эсвэл эвдрэх ч юм уу иймэрхүү нөхцөл байдалд бол тэр бүтээгдэхүүнийг бол дахиж орлуулж авч болно гэж уруулж байгаа. За тэрний дараагаар болохоор одоо ном, дээрэс нь сургалт одоо өөрийнхөө чадахжуулах одоо тэр зүйл дээр дээрэс нь эрүүл мэндийн одоо витамин ч гэдэг юм те иймэрхүү зүйлс дээр бол мэдээж мөнгөөр зарцуулна гэж листэндээ оруулсан. За сүүлийн дөрвөн зүйл нь болохоор ер нь удаан бас бодож байгаа. Яг ухамсартайгаар ер нь бол үрж байгаа одоо дөрвөн зүйл гэх юм уу. За эхнийх нь болохоор дрон аваад манай найзлаа битээр ирэх хичээл Японд руу 1 сар аяллаар явна. Тэгээд энэ жилийн хувьд бол бас нэлээд амжилт бүтээлээр дүүрэн маш одоо ийм шаргуу хөдөлмөрлсөн одоо 1 жил болж өнгөрж байгаа. За тэгээд өөртөөгөө бас шагнаад нэлээд бас удаан бодож исэн том зорилгууд маань бас бийсэн учраас тэгээд энэ аяллыг бол хийж байгаа. За тэгээд энэ аяллаа бол яг ийм гоё дроноор бичээд тавья гэсэн ийм санаа гаргаад тэгээд битээр нэлээд удаан дронуудыг харьцуулж бодож үзэж байгаа. Авахаар болоод өөртөөхөө лист рүү ингэж оруулсан. За тэгээд 12 сарын 25 6 хавцаа бол Black Friday болдог. Тэгээд яг ийм хямдралтай үеэр сүүлийн үеийн дроныг авъя гэж бол оруулж өгсөн. Дараагийнх нь болохоор миний одоо дараагийн 4 сард бол 2 том зүйл болно. За тэгээд эхнийх нь болохоор миний өсөлтийн баяр болно. За тэгээд хоёр дахь нь болохоор хүний хувирманд очино. За тэгээд энэ хоёр зүйл бол хоорондоо нэг 2-7 хоногийн зөрүүтэй болно. За тэгээд яг энэ одоо үйл ажиллагаанд зориулаад Монгол дээл ч юм уу те иймэрхүү зүйлсийг бол авч болно гэж тормоос болон одоо pedicure manicure гэдэг иймэрхүү зүйлсээр бол зардал гаргаж болно гэж одоо өөрх exception-д бол ингэж оруулж өгсөн. За тэгээд миний хувьд болохоор өнгөрсөн 1-2 жилийн хувьд бол manicure pedicure ч юм уу те сормос иймэрхүү зүйлсийг бол 2 жилийн өмнө ч юм уу нэлээд хийлэгдэг байсан. Тэгээд одоо бодоод үзэхээр сар болгоо нэлээд зардал гаргадаг байсан юм билээ. Амьдралд бол нэг үнц нэмэхгүй. Гэхдээ айгүй их ингэж зардал гаргадаг зүйлсээ бол нэг байсан. Энэ жилийн хувьд бол ерөөсөө энийг хийлгээгүй. Тэгээд тийм ялгааг нь бол нэдэрэхгүй байгаа учраас энийг бол үргэлжлүүлээд явна. Гэхдээ мэдээж одоо ийм томоохон үйл ажиллагаа болж байгаа учраас тэрэндээ бол зориулаад өөрийгөө бас хүүрхэн болгоё гэж бодож байгаа. За тэгээ хамгийн сүүлийнх нь мэдээж одоо хүний хувирманд очиж байгаа хувийн бэлэг бол авна гэдгээ бол ишээ exception руу оруулж өгсөн. За гуравт нь болохоор мөнгө үрж шопинг хийхээсээ илүү бас өөр ямархуу зүйлсийг бол хийх хэрэгтэй вэ гэдгээ олж мэддэг. За энэ зөвлөгөө нь болохоор ер нь шопинг хийх дуртай, шопинг баг өөрхөн дадал болсон одоо тиймэрхүү хүмүүст илүү жоохон хамаатай гэсэн үг. За тэгээд судалгаагаар ер нь бол тодорхойлсноор бол тийм хүмүүс ер нь бол нэлийн стресстэйгээр айлсвал уйдахаараа
шопинг хийж гээд байдаг. За тэгээд яг иймэрхүү арга замаар өөрийнхөө стрессийг тайлдаг хүмүүс байх юм бол яг энэ стрессээ өөр яг ямар арга замаар тайлах боломжтой вэ гэдгээ олж мэдэх хэрэгтэй. Магадгүй та шинэ хоббитэй болж болно. Эсвэл зурж, эсвэл бүжиглэх ч юм уу те өөр ямар нэгэн байдлаар тэр стрессээ гаргах, дээрэс нь өөрийгөө уйд авахгүй байхад илүү анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн. За дөрөвт нь болохоор нүдэнд харагдаж гарт барагдаж байгаа тэр бүх зүйл бол бид эдийг ямар нэгэн үйлдэл хийхэд түлхэж өгч яадаг. Тийм учраас ерөөсөө ойр хавьтчин байгаа шопинг хийхэд хүрэгдэг те мөнгө зарцуулахад хүрэгдэг тэр бүх зүйлсээс салах хэрэгтэй. Худалдан авалт хийхэд ерөөсөө маш хэцүү болгож юу нь бол өгөх хэрэгтэй гэсэн. За хамгийн ихнийх нь болохоор имэйлээ зэгцлэх хэрэгтэй. Тэгээ магадгүй тань маркетингийн маш олон төрлийн имэйлүүд эсвэл мессежүүд ирдэг байж магадгүй. Тэгэхээр тэр бүгдээсээ салах хэрэгтэй. Ялангуяа нэг өдөр ганц хувц авчтай мөнгө бодоо суужсэн чи өөрт чинь те заавал манай дэлгүүр өнөөдөр 50% хөндрөл зарлалаа гэх нэг имэйл ирэх юм бол та худалдан авах магадлал нь бол нэлээд өсөж явчихна гэсэн. Тэгэхээр иймэрхүү зүйлсээс ерөөсөө амгичрах хэрэгтэй. Ньюслетераа устгахаас гадна яг иймэрхүү маркетинг имэйлийг дахиж амааргүй байна гэдээ unsubscribe хийх хэрэгтэй. За хоёрт нь болохоор хэрвээ та YouTube, Instagram, TikTok гэх мэтчлэн сошиал хаягуудаар маш олон хүмүүсийн худалдан авалт хийж байгаа эсвэл хоол бичлэгнүүдийг үздэг бол яг иймэрхүү бичлэгийг үзэхэд байлга хэрэгтэй. Яг тэгвэл энэ бичлэгүүдийг үзээ явж байгаа те энэ сто гоё палаж байна. Энэ сто миний амьдрал хэрэгтэй бүтээгдэхүүн байна гэж бодоод тэр бүтээгдэхүүнийг шууд ингээ очиод авчих гад байдаг. За тэгээд энэ бичлэгийг ер нь бол үзэх ямар ч тийм амьдрал үнцэн нэмж байгаа зүйл ер нь бол баг байдгүй. Тэгэхээр иймэрхүү бичлэгүүдийг аль болох үзэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ танд байнгын гарч ирээд байдаг бол те би яг үүнтэй тустай бичлэгүүдэд надад битгий гаргаж ирээрэй гэдэг энэ YouTube дээр ч юм уу TikTok дээр иймэрхүү сошиал медиа хаягууд дээр бол тохиргоог нь хийчиж болдог. За тэгэхээр аль болох нүдээсээ холт байлгах хэрэгтэй. За гуравт нь болохоор хэрвээ та засвар зай гарангуйталтай вебсайтн дээр эсвэл өөрийнхөө утсан дээр байнгын ингээ шопинг хийдэг бол тэрийг байлгах хэрэгтэй. Угаасаа авахгүй байсан ч гэсэнтэй ингээд явж ангууд чинь магадгүй таны нэг бодож исэн хүсэж исэн нэг юм маш хямдхан гараад ирчлээ гэж бодъё. Тэгэх юм бол та мэдээж тэрийг ер нь бол авахыг хүснэ. Өөрийгөө тэгж ерөөсө зовоогдох ямар ч хэрэггүй. Ерөөсөө тэр үйлдэлээ эхнээс нь шууд байлгах хэрэгтэй. Тэгээ магадгүй та тэр вебсайт руу маш их ордог учраас ингээ өөр вебсайт руу орох гингүүтэй тэр вебсайт руу явчаад байдаг ч юм уу ингээ санамсаргүйгээр яг иймэрхүү зүйлс гараад иж магадгүй. Тэгэхээр ерөөсөө тэр вебсайтуудыг устгах тэгээд тэр вебсайт руу орсон ийм аккаунттай бол тэднийгээ ч гэсэн гаргах хэрэгтэй. За сүүлийнх нь болохоор өөрийнхөө банкны картны деталийг устгах хэрэгтэй. За ямар нэгэн байнгын шоп хийдэг ийм дэлгүүрүүд байдаг гэж бодъё те. Тэр дэлгүүр рүүгээ ороод нэг хэдэн бараануудыг нөгөө карт руу оруулчаад за тэгээ эцэст нь өөрөө чинь банкны картны мэдээлэл асуудаг шүү дээ. Тэгээд хэрвээ картны мэдээлэл чи аль хэдийн тэнцээ ингээд байж ах юм бол те та за ганцудаа авчиг гэж шууд ингээд худалдаа авалтыг хийж ч магадгүй. Худалдаа авалт хийхэд маш хэцүү болгоо тэр өөрийнхөө банкны деталлуудыг бүгдээр ингээд устгахчих. Өөрөө чинь картны мэдээлэл байхгүй байх юм бол магадгүй босоод картаа олж аваад тэгээд мэдээллийг нь оруулах шаардлагатай болно шүү дээ. Тэгээд тэгж явах явцдаа би чи энэ нэрээ энэ чаленжийг хийж байгаа штэ. Миний нөгөө энэ чаленжийг эхлүүлсэн шалтгаан юу вэ гэдэг энэ бодлууд бас гарч ирээд тэр худалдан авалт хийхий чинь зогсоож магадгүй. Тэгэхээр аль болох өөртөө хүндрэлтэй болгох хэрэгтэй гэсэн. За хэрвээ танд үнэхээр авах хүсэл төрөөтэй үнэхээр авах шаардлагатай ямар нэгэн бүтээгдэхүүнүүд байх юм бол wish list гэдэг энэ лист гаргаад тэгээд тэднэрийг бүгдээр ингэ бичээ тавьчаарай. Тэгээд зарим хүмүүсийн хувьд болохоор за би ингэж бичээ тавьчихдээ. За тэгээд нэг хоног болчоод маргааш нь дахиад энэ листээ хараад үнэхээр энэ бүтээгдэхүүн надад хэрэгтэй юу? Үнэхээр амар ээ нүг гэдгээ бас ингэж бодож байгаа. Тэгээд авах уугүйгээ шийддэг гэж байгаа. За тэгээд зарим хүмүүсийн хувьд болохоор бүр сар тэгээ өөрийнхөө wish list дээр байлгаж байгаа. За үнэхээр надад хэрэгтэй үгүй юу гэдгийг ингэж шийддэг. За тэгэхээр та бас яг энэ аргыг ашиглаад шууд ингээд амар санагцсан үедээ бараа бүтээгдэхүүн авах биш те. За доор хаяж нэг хэдэн цаг эсвэл 24 цагийн дараа дахиад нөгөө лист руугаа хурж ирээд. За би надад үнэхээр энэ бараа бүтээгдэхүүн хэрэгтэй юу гэж өөрөөсөө асуугаарай. За ихэнх тохиолдолд надад хэрэггүй байна те. Би зүгээр тухайн үеийн эмоцороо энэ бараа бүтээгдэхүүнийг зүгээр амар санагцсан байна гэж айгүйх бодогдно. За тэгэхээр яг энэ аргыг бас та туршаад үзээрэй. За 6-т нь болохоор өөрт одоо байгаа бараа бүтээгдэхүүнүүдээ ялгаж өмнө нь магадгүй татагдсан байсан зүйлсүүдээ гаргаж ирж агаад яг яаж бүтээлчээр бас тэрийг дахин хэрэглэх боломжтой вэ гэдгээ бодох хэрэгтэй. За тэгээд ихэнх хүмүүсийн хувьд өчнөө хэдэн сарын өмнө жилийн өмнө аваа тавьсан ерөөсөө хэрэглэхээ болцсон ийм бүтээгдэхүүнүүд бол байж магадгүй. За тэгэхээр тиймэрхүү бараа бүтээгдэхүүнүүдээ гаргаж ирж агаад дизайныг нөөшлөөд хайжлаад хооронд нийлүүлж оёогт ч юм уу те шинэ ийм бүтээгдэхүүн гаргаж ирж болж байна. Аль эсвэл ерөөсөө хооронд нь хольж өмсөж байгаагүй ийм хувцснуудаа за яг би бүтээлчээр яг яа сэтгэж те энэ хувцсыг өөрт гоё харагдуулахаар хольж өмсөж болох вэ гэдэг өөртөө ийм чаленжийн дотор ийм жижигхэн сорилтаас гаргаж ирээд байгаа бүтээгдэхүүнүүдээ бас хооронд нь гоё зохицуулаад өмсөх боломжтой. За тэгээд мэдээж энэ маань зөвхөн хувцас биш те аксессуар гутал гих мэдчлэн зүйлс төр ч гэсэн ер нь бол хамаатай.
За долоод нь болохоор Find Your Support System буюу яг энэ чаленжийг хийж яхад дээрэс нь энэ чаленжийг дууссан ч гэсэн тэгээ санхүүгийн хувьд та өөртөө ямар нэгэн зорилго тавьсан байгаа бол яг тэр зорилгыг чинь дэмжиж өгөх, туслах тийм хүмүүсийг олж өөрийгөө бас хүрээлүүлэх хэрэгтэй. Тэгээд энэ чаленжийг бас та нөгөө хүнтэйгээ ч гэсэн цуг хийгээд бие биенийгээ дэмжиж явах юм бол энэ чаленжаас гарч ирэх үр дүн нь ч гэсэн илүү дээр байх болно. За 8 дахь буюу хамгийн сүүлийн зөвлөгөө нь бол өөрийнхөө мэдрэмжийг мэдрэх гэж байгаа. За энэ маань болохоор түрүүн хөнгөн дурдсан стресс тайлахаараа хүмүүс нэлээд шопинг хийдэг гэж ярьж ирсэн. Яг тэрнтэй нэлээд бас төстэй. Судалгаар батлагдсан зүйл нь болохоор хүн ямар нэгэн мэдрэмж мэдрэх юм бол бид хэдийн тарих болон бие 90 секундын дотор тэр мэдрэмжийг процесс хийж ингэж дуусгах юм байна. Тэгэхээр тухайн 90 секундэд нь бидэд ерөөсөө нэг газар очиж суугаад би яг ямар мэдрэмж мэдэрч байна те тэрийг мэдрээд тэгээ өөрийнхөө биеийг тэр мэдрэмжийг процесс хийж дуустал нь тэнцээ ингээд юу ч хийхгүй суувал зүгээр ихэнх хүмүүсийн хувьд нэг асуудалтай байгаа нүүр тулгаасаа илүү тэр стрессээ тайлахын тулд шууд очиод архитаар суудаг ч юм уу эсвэл чихэрлэг юм иддэг ч юм уу аль эсвэл шопинг хийж өчнөө хэдэн 100 мянган доллар ингэж үрснээрээ тэр стрессээ ингэж тайлгаа. За тэгээд яг энийг ингээд хараад ахаар те стресслээ очиж retail therapy буюу дэлгүүр очиж гэж мөнгө зарцуулах. Тэгээд тэрнээсээ болоод мөнгө санхүүгийн ямар нэгэн юм хүндрэлтэй байгаа хүмүүс бол те тэр чин дахиад стресс бий болгоно. За тэгээд стресстэнгүүтээ дахиад очиж ингэж худалдаа авалт хийдэг ч юм уу те ингээд ерөөсөө ингээд cycle маань үргэлжлүүлээд. Тэгэхээр яг энэ cycle-аас гарахын тулд бидэд эхлээд ямар нэгэн мэдрэмж гарч ирэх юм бол тэр мэдрэмжээ өөрийнхөө биеийг процесс хийхийг хүлээх хэрэгтэй. 90 секунд бол нэлээд богино санагдаж байгаа боловч яг ингээд нэлээд стресстэй хэцүү байгаа үед бол нэлээд урт санагдаж магадгүй. Тэгсэн ч гэсэн яг энэ 90 секундын хугацаанд тэг хэцүү байсан ч гэсэн хамаагүй тэнцээ яг ингээд элдв янзын хэрэгтэй хэрэггүй юм хийхгүйгээр тэнцээ өөрийнхөө мэдрэмжийг мэдрээд яг юунаас олсон бэ те тэр бүх зүйлстэйгээ нүүр тулаад ингээд байх нь гараад шууд хүчнээ хэдэн $100 юм авахаасаа бол хамаагүй илүү. За эндээс нэг харах зүйл нь болохоор богино хугацаанд бий болсон энэ маш хэцүү зүйлийг даван тулахын тулд те хүчнээ хэдэн $100,000 нь ингээд байнга үрээд ах юм бол урт удаан хугацаанд та магадгүй өөр зэлэнд ороод бүр улан асуудлуудыг бий болгоод бол ингээд дуусгах магадaltaй. За тэгэхээр ийм богино хугацаанд шийдэж болох асуудлыг урт удаан хугацаанд бүр хэцүү байдалд оруулах зүйлсээр бол ерөөсөө шийдвэрлэхгүй байх хэрэгтэй. За тэгээд чаленжтай холбоотой бүх зөвлөгөөнүүдөө хүргээд дууслаа. Сүүлийн байдлаар нэг хэлэх зүйл нь болохоор энэ чаленжийг хийж явах явцдаа ямар нэгэн зүйлийг алдчихээн. Би ийм зүйлсийг найзуудаа хийж болохгүй, ийм зүйлийг авчиж болохгүй, ийшээ явчих болохгүй гэж сөрөг байдлаар харахаасаа илүү бид хэдэд ерөөсөө хэрэгтэй гэсэн бүх зүйл маань яг аль хэдийн байгаа. Шинэ зүйлийг аваа те өөртөө байгаа ийм хоосон мэдрэмжээ дүүргээд ах ямар ч шаардлагагүй гэсэн тийм сэтгэл хангалуун бүрэн дүрэн байдлаас аль болох эргээр энэ чаленжийг харж хийгэрээ гэж захимаар байна. За тэгээд энэ чаленжийг хийснээрээ бас бонус олгож те ямар нэгэн өөр зүйлээсээ бас салах боломжтой. Дээрээс нь хуримтлал бас үүсэх боломжтой болж ирнэ. За тэгээд энэ чаленжийг бол би 9 сарын 1-ээс эхлүүлээд хийгээ явж байгаа. Тэгэхээр 9 сарын сүүл олонгод яг энэ сарда ямархуу байдалтай яснаа та бүхэндээ эргээд танилцуулнаа. Та хэд манаас тэр үед нь комментаар бас та хэдийг ямархуу явцтай явсан бэ гэдгээ бас хуваалцаарай гэж хэлмээр байна. За тэгээд энэ чаленжийг үнэхээр хиймээр байгаа хүмүүстэй Instagram-аар ч юм уу Facebook-оор холбогдоод тэгээд нэмэлт тийм бонус трекерыг өнгөө авах боломжтой шүү. Би тэгээд өөрийнхөө бас чаленжтай ашиглаад өдөр болгоо ямархуу байдлаар явснаа ингээд тэмдэглээд явнаа. Тэгээд та хэдд бас хэрэгтэй гэх юм бол над руу холбогдоод тэрийг бас та хэд рүү явуулж өгч болно. За тэгээд хэдүүлээ энэ чаленжийг бүгдээрээ бие биендээ бас дэм болоод цуг хийгээд явцгаая. Чаленжтай холбоотой ямар нэгэн асуулт гарч ирэх юм бол коммент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд үүгээр өнөөдрийн бичлэгээ бүгдээрээ дуусгацгаая. Дараагийн бичлэг хүртэл бүгдээрээ баяртай.